За өнөөдөр 1 сарын 25 тэгээд 26-нд шилжих шүн нөгөө айхтар 6 гариг мариг давхцаад байгаа шүн. Тэгээд ямар ч гэсэн би энтгэг явах зөвшөөрлөө нөхрөөсөө авсан. Тэгээд 2 хоногийн өмнө бид хоёр айгүй муудалцсан. Тэгээд манай нөхөр надад хамгийн гол нь аюулгүй байдалд санаа зовж байгаа. Тэгээд дээрэс нь санхүүгийн асуудал. Тэгэхээр энэ удаад би өөрийнхөө хагалгаанд орохдоо хувийн даатгалаас мөнгө авсан. Нэг хэрэгцээтэй үед, зайлшгүй шаардлагатай үед хэрэглэе гэж өөртөө үлдээсэн байхгүй юу? Одоо ерөөсөө өөрийгөө ингээ барьж дийлэхгүй тэр газар л бол явах хэрэгтэй юм шиг ингээ надад санагдаад байгаа. Тэгэхээр тийшээгээ явахар шийдсэн. Тэгээд уул нь дараа жил явъя гэж бодсон боловч нэг юм намайг энтгэг рүү дуудаад байна. Тэгээд тэр нь сайн юм байгаасай гэж айгу хүсэж байна. Гэтэ нэг тийм сүнсний сэрэлт гэх юм уу? Би угаасаа нөгөө хилэнцэн ордны хүн болохоор айгу их тийм даалт ертөнц амьдралын утга учир сүнс сүлт юу гэх тиймэрхүү юмд амар итгэдэг байхгүй юу. Тэгээд ямар ч гэсэн би явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд өнөөдөр бодлоо та ерөнхийдөө захиалаад агаан шатны аяллаа төлөвлөгөөний маань араамад гарцсан явж байгаа. Тэгээд би ингээд жижигэн влог хийгээд анх удаа ингээд ганцаараа аялах цаа хүнд жоохон туршлага болох болов уу гэж бодож байна. Одоогийн байдлаар энэтхэг явах гад төлөвлөгөөгөө гаргаад тэгсэн чинь ерөнхийдөө болохоор нэг 500 мянган йен гэдэг чи одоо монголоор нэг 10 гаруй сая төгрөг. Тэгээд сар гарны хугацаанд явхад нэг иймэрхүү доор хаяж зарцуулах байна. Тэгээ би бас йогийн сургалтанд сар хамрагдах гэж байгаа. Тэгээ тэр нь болохоор байр хоолнд ороод нэг 4 сая гаруй төгрөг болж байгаа. За өнөөдөр 3 сарын 18 тэгээд энэтхэгийн Колката гэдэг хотын онгоцны буудлын дээр байна. Би эндээсээ Будгая гэдэг бурхан багшийн нөгөө гэгэрсэн газар руу нисэж байгаа. Нислэг маань өглөө 10-аас одоо яг шөнийн 3 цаг болж байна. Энэ сандал дээр нь унтах гэсэн чинь ингээд юм хэвтэж болохгүй юм байна. Тэгээ ямар ч байсан амар нойр хөлж байна. Өглөө ядаж 8 хүртэл жоохон унтчих гэж бодож байна. Өглөө үүрээр бүр 2 цагт ирээд тэгээ шалган дээр нэг 20 минут болоод гарын хэмээ ингээ уншуулад тэгээ яах гэж ирсэн юм тэр гэж асуугаад тэгээ миний ихэнх явах газрууд болохоор нөгөө урдын шгшинтэй холбогдолтой газрууд ахгүй юу? Одоо ариуцлалын гэгэрлийн гэх юм уу. Тэгээд тэгсэн чинь намайг ийм сүм идэд хичээл цугах чам уу гэсэн би үгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл нөгөө нэг миний орж ирсэн виза чинь аяллаа виза учраас хамаагүй тэгж сургалтын цугах байгаа энэ төр ч юм уу тэгж хэлж болохгүй мэлээ. Тэгээд йогийн сургалтын цугах чаач гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл албан ёсны сургалт гэх юм бол нөгөө заавал сургалтын визээр орж ирэх хэрэгтэй мэлээ. Тэгээ минийх сууж байгаа болохоор зүгээр сертификат болгодог. Энтхийн засгийн газар биш Америкийн нөгөө нэг йогийн холбооны тийм сертификат учраас тэгэж хамаагүй сургалтын цугах чаа ингэж хэлж болохгүйгээ мэйлэн дээр тодорхой надад ирсэн учраас за тэгээд одоо болохоор би нөгөө энтхийн алдартай чай гэдэг нөгөө сүтэй цайг нь ууж байна. Тийм манайхыг бодвол штэ найруулдаг нөгөө нэг хаан цайд нар шиг тэгсэн мөртлөө ийм гаатай мэй. Уухаар ингээ сэнгэнээд энийг сонин гаатай ам тамтагдаа тэгээд ууж дуусны дараа дахиад уумаар тийм мэдрэмжтэй. За тэгээд би та бүхэнд энтхийн яг онгоцны буудлууд нь энэ болохоор дотоодны нислэг болон гадагшаа явах хоёр нь нийлцсэн юм байна л да. Нэг тал нь баруун тал нь гадагшаа, зүүн тал нь дотооддоо нислэг үлддэг юм байна. Тэгээд сая би нэг сандал дээр хоёр игнээ сандал нийлүүлж унтчихсан. Тэгээд daarаад босоод ирсэн. Тэгээд жоохон юм янзлаа сууж исэн чинь сандал дээр жижигхэн жом явж исэн. За энэ зүгээр эхлэл ах гэж бодоод ямар ч хашгираан үлдээгүй тэгээд орсон байт юм аа. Би бол жомноос амар айдаг энэ аяллаар бараг айхаа болоод очих байх гэж бодож байна. Тэгээд за одоо удахгүй миний нислэг 10-аас Будгая гэдэг хот руу явнаа. Тэгээд
Би бол бурхан багшийн гэгэрсэн газар гэдлээс надад ямар ч төсөөлөл авахгүй. Бүр амар extreme аялал хийж байгаа. I'm just arrived at Gaya airport. За ингээд энд тгийн Бодгая гэд бурхан багшийн гэгэрсэн хотод буусаа. Тэгээд онгоцны бодол нь айгүй хөрхөн, цэвэрхэн байсан. Тэгээ миний суусан онгоц болохоор энэ тгийн 1 юм уу 2-т ордог юм Индиго гэдэг том компани онгоц байсан. Тэгээд ер нь намайг бухад нийтээ халуун байсан. Тэгээ 28-аас 30 градус болов гэж би өөртөө таамаг өгсөн. За тэгээд ерөнхийдөө болохоор одоо ороод тэгээд ачаагаахын аавна энтхийн онгоцны буудлууд айгүй ер нь гоё цэвэрхэн тэгээд хөвчлэн шин болохоор айгүй гоё юм билэ. Тэгээ би онгоцны буудлын дээрээс нь SIM карт аваад тэгээд Uber дууднууд ингээд их олон юм ирсэн. Тэгэхдээ яг онгоцны буудлын дээр нь SIM карт байхгүй байсан. Тэгээд би бас Гаягаас Варнаш ороход билет аваагүй гэд ярьж байгаа. Яг энэ хэсэг дээр болохоор би англиар ярьчихсан байсан. Яг энтхийн влогуудаа англиар хийнгээд бодсон байсан учраас. Гэхдээ олон монгол хүмүүс одоо нөгөө номонд суух тийм хүмүүс сонирхож байгаа болохоор би ингээд давхар монголоор орчуулга оруулчихъя гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө болохоор Гая гэд том одоо Бихар гэдэг мужийн Гая гэд хотын Бодгая гэд дүүргэн гэх юм уу. За би буруу ярьж магадгүй. Тэгэхээр Бодгая руу очих учраас Uber дуудаад тэгээд явна гэд бодож байсан. За тэгээд энэ онгоцны буудлын их хөрхөн яг энэ ч одоо орон нутгийн онгоцны буудлын гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ номонд суух гэж юм ер нь одоо нөгөө буддын шашинтай дэлхийн өнцөг бүрээс аягүй олон хүмүүс ирдэг, жуулчид ирдэг, өөрснийх нь энтгэхүүд маш их аялал жуулчлаар ирдэг. Энэ тагшин газар учраас онгоцны буудлын ч гэсэн одоо орон нутгийн онгоц буудал гэмээргүй их гоё цэвэрхэн тэгээд байсан. Тэгээд ерөнхийдөө болохоор хүмүүсийн монголчуудтай нэлийн төстэй ер нь дулаахан уралцалтай айгүй гэр бүлсэг тийм хүмүүс байлаа нэг хүмүүс. Тэгээд одоо яг ингээд янз янзын одоо хиндүү шашин энтрийнх нь одоо юу туслал болох ч байгаа юм уу. Манай онгоцонд бол дандаа энэ хүмүүс байсан. Тэгээд ер нь Бодгаяд буугаад тэгээд хэмжээ рүү гэгэрсэн газар учраас нэлээ энерги гойтой байсан. Онгоцны бодлоос нэхлээд тэгээд би бол inside the Gaya airport. Хүмүүс нөгөө юун дээрээ картн дээрээ жоохон лацтай болсон байгаа. За тэгтээ тэгээд тэр нэг асуудалгүй. За тэгээд ямар ч гэсэн би ачаагаа олж аваад тэгээд өөрийнхөө зургийг авдаг хүмүүс нэг иймэрхүү бичлэгтэй үлддэг. Бурхан багшийн төвшөөтэй хамт зураг даруулъя гэж гуйх гэснээ хичээд тэгээд өөрийгөө аваад зайлуул явж байгаа шиг байна уу. За тэгээд бас та бүхэнд энэ амийг харуулъя л гэж байна. За Бодгаягийн яг энэ онгоцны буудлын дээр болохоор утасны SIM карт ерөөсөө зардггүй юм билээ. Би эсвэл олоогүй гэж магадгүй. Тэгээд дараа өдөр нь болохоор зах руу яваад тэр зах дээр Airtel гээд нөгөө өөрснийх нь оператор компани 2 сарын хугацаатай жуулчдад зориулсан тийм SIM карт аваад утсандаа хийсэн. Тэгээд өдөр алхан 1.5 гигабайт интернеттэй байсан. Тэгээд энд ингээд угаасаа нэг онгоцны буудлын дээр гараад ирэхээр гадаа нь маш олон одоо таксины жолооч нар байгаа. Тэгээд таксины жолооч нартай үн тохироод явсан. Би 400 рупигээр евро орсон одоо нөгөө буусан газараа. Тэгэд минийх болохоор нөгөө Махабоди суврагны ойролцоо нэг 5 минут талхаад хороолн жоох хийвгүй. Тэгээд бохор усны гэлөө хог хаягдлын ч гэлөө нэг тиймэрхүү юмтай ойролцоо одоо хостелд буутсан байсан. Тэгээд би энд ингээд ерөөсөө SIM карт олоогүй л гэд яриад тах шиг байна. За тэгээд ямар ч гэсэн энэ таксины ахыг харсан ч айгу сайн хүн шиг болохоор суудсан. Тэгээ би 400 бат төлсөн гэдэг нөгөө Таиландаас ирсэн болохоор 400 рупи. Тэгээд энэ нь болохоор ойролцоогоор 750 йен буюу монголоор нэг 15,000 юм уу боломжийн. Тэгээд би ер нь хаашаа явах гэж байгаа гэж мэдэхгүй. Тэг ямар ч байсан ах ч миний буудлыг мэдэхгүй байсан яг үнэндээ. Тэгээд нөгөө
манай 100 айлын би чадна шиг тэгээд ямар ч байсан намайг суулгасан. Тэгээд замдаа уучраа олоод нөгөө хүн амьтнаас суугаад бит хоёр бол хостелээ олсон байгаа. Тэгээд онгоцон дотор би айгүй даарсан учраас ийм зузаан цамцтай явж исэн. Тэгээд хүмүүс нөгөө нэг ингээд задгаа хувцастай явж болохгүй гэд хилчгсэн чинь би айгаад цамцаа тайлж чаддгүй. Ер нь энтгэгт очиод нэг 14 хоног ч юм уу дарамтлаа ортолоо би нэлийн айдастай одоо хамаагүй ингэж биеэ гаргаж болохгүй юм байна энэ гэд айгүй тэгэж бодож явсан. За яг гэхдээ бодол гинтертэй явхад бол зүгээр шорт ч гэсэн зүгээр байсан. Гэхдээ яг хүмүүс нь өөрснөө болохоор ерөнхийдөө даун тэгээд нөгөө бие халгалсан эмэгтэйчүүд нь угаасаа цээж мэж гаргасан тийм өмсдгүү өөрснийх нь сайрын энтер гээд тэгээд тэдэнд нь болохоор ер нь бүх сталталсан тий ингэр цээж нь ил гараагүй тийм хувцснуудтай. Тэгэхээр бол яг нэг тэр одоо нэг өөрснийх нь соёлоос зөрөхгүйгээр хувцлаад явбал зүгээр. Тэгэхдээ би яг ингээ очихдоо амар айцтай байсан хүмүүсээс ингээ сонсгоолохонд энтгэгд одоо бараг 3 секунд тутам юм болж байдаг, тийм болж байдаг энэ төр гээд яг үннийг хэлэхэд болохоор би бараг гой балтаагаас хаюулгүй явсан. Тэгээд хүмүүс айгүй хөрхөн тусархаг. Гэхдээ мэдээж нэг тэр бум гарan хүн дотор ч муу хүмүүс нь мэдээж байгаа штэ. Тэгэхээр маш болгоомжтой. Тэгтээ нэг амар бол айх хэрэггүй. Тэгээ би нэг инээдтэй юм болохоор би нэг такси авах гэдэг нэг онгоцны бодол төр гараад ирэхээр нь юу төсөөлөд одоо пүрүс ч юм уу нэг тийм такси төсөөлчихсэн машин. Тэгээ гараад ирсэн чинь энэ ахыг ингээд за явъя гэд жолоочод сонгоод явсан чинь түг байсан. Тэгээд би нэрээ тийм штэ энтгэгч одоо түгийн орон шүү дээ гэд. Тэгээ яг Таиландд би түг унаа гэд бодсон чинь Таиландынх одоо түг нь одоо жуулчдад зориулсан унаа болсноос биш яг тээврийн хэрэгсэлд өдрө олох нэг ашигладгүй юм шиг байгаа. Одоо энгийн хүмүүс нь тэрний оронд надад шууд тэр нэг Grab гэдэг апаар нь байк дуудаад тэгээд явуул илүү хямдхан санагдсан. Мэдээж жоохон замын хөдөлгөөн аюултай. Энийг Таиландын тухай ярьж байгаа шүү. За энтх рүүгээ буцаад орцгоё. Энтгэг болохоор ер нь түг маш их өргөн хэрэглээндээ байдаг. Тэгээд энэ Гая эднэрт болохоор Uber гэхээсээ илүү зүгээр жолоочтойгоо үн тохироод явчвал зүгээр. Тэгээд миний ачааг ингээ хойноо хийцэн ах боллыг сайн хүн таарсан. Надад их таалагдсан. За тэгээд ингээд нөгөө нэг машин гүт төрүүлэх юм уу одоо нэг тийм гүт төрүүлэх юм байна. Тэр үедээ ингээ 2 удаа сигналаа өгдөг. За тэгээд энэ нь болохоор анх би бол ингээд сигналдаа тахарн жоохон ямар шуугантай юм бэ гэж боддог. Тэгээд сүүлдээ нэг сар болоод ирсэн чинь нэг ойлгоцсон. Айгу баг ингээд алхаж хахаж гэсэн сигнал тахаар ардаас машин ирж байгаа юм байна гэд би юу яаж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг болгоомжлж байгаа байхгүй юу. Тэгэхээр аль алиндаа ингээ хэрэгтэй ийм олон сая хүн тэр бом хүн ингээд хоорондоо зөгцөөд ингээд амьдарч байгаа нь айгу гайхамшигтай санагцсан. Мэдээж анхандаа ингээд очсон чинь гэтээ яг ингээд зам харгуй ингээд юмнуудыг ингээ харахаар манай сумын төвүүд бол нэг иймэрхүү л байдаг штэ. Яг бас арай гайгүй гэж магадгүй. Тэгээд энэ өхрийн баасыг бас цуглуулдаг. Тэгээд түлшиндээ хэрэгэлдэг гэж магадгүй. Би бас байшингаа шавардсан байхыг харсан. Тэгээд Махабадын сувраг руу явах чинь ингээл ах тэгтээ замдаа бас хөрхөн асуусан. Тэгээд яг ингээд эцгүү ийм тал хараад тэгээд бас жоохон бас анхандаа айдас төрж исэн. Би ингээд алга болох юм бол баг хин ч намайг болохооргүй юм байна штэ гэсэн нэг тиймэрхүү бодол төрж исэн. Тэгээд явандаа болох гайг болсон. Гэтэ хамгийн гол нь ингээд амар айдастай иймэрхүү төгшөлттэй ингээд би байсан. Тэгээд тэрний хэзээс эхэлсэн чи мэдэхгүй. Тэгээ ямар ч байсан сувраганд орж мөргөөд тэгээд нэлийн гоё ингээд тайвширсан. Ер нь энтгэг Таиландаас эхлээл надад айгуу гоё сэтгэлийн амар амгалан гэж ийм байдгийн бах та гэсэн нэг зах цухаас нь мэдрэгдэж эхэлсэн. Тэгээд одоо энэ Махабадын гээд сувраг бол үнэхээр гоё байсан. Тэгээд энэ одоо Бодгая явахт бол ер нь буддын шашны одоо бүх урсгал тий баг хөлгөн их хөлгөн тэгээл төвдийн одоо нэг их хөлгөний 4 урсгал энэ төр гээд ер нь тэгээд бүх төрлийн ламнар бүх төрлийн одоо бүх улсын сүм хийд манай улсын Монгол хийд хүртэл байгаа. Тэгэхээр айгуу гоё дулаахан тийм мэдрэмжүүдээр
солигдсон. За би шилний хадлаар ярьж явах шиг би нэг Вьетнам дээр зах дээрээс авсан нэг 25,000-аар авлаа. Тэгээд хүмүүс над руу хараад энэ гэж бас лаглаг амирцсан л явчих шиг. Яг хөө тэгээд нөгөө нэг арсны өнгөөр тэгээд нөгөө Аз тэгээд ингээ явж байхаар хүмүүс их харнаа. Тэгээд анхандаа ингээл хүмүүс намайг хараад байна гэхэл сүүл рүүгээ тэгээл тасцсан хүн харахаар нөгөөдөөс нь инээгээл инээмсэглэл тэгээл нөгөө тал нь ч гэсэн инээмсэглэл тэгээл дуустдаг. Тэгээд ер нь тэгээд нэг амар юу сондгороод исэн юм чинь байхгүй. Тэгээд би бол амьдралд нь уусаад хүмүүст нь уусаад тэгээд явцсан. Тэр нь илүү надад хамар исэн. За тэгээд энэ угсын бодол дээр би нөгөө нэг юунаас нь security хамгаалагчаас нь тэгэж асуусан байхгүй юу. Ер нь такси хийдээ тийм гэх би чинь амар хулигтуулахгүй гэж үзээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хамгаалагч нь амар инээснэ. Миний үн чиний үн хоёр өөр гэдэг. Тэр нь болохоор би болохоор жуулчны үн. Тэгээд тэр нь яг 2-3 дахин илүү. Гэхдээ өөрснөө бол мэдээж хямдхан явж байгаа. За энэ болохоор яг миний буусан хостлийн ойролцоох одоо neighborhood нь тий байсан. Тэгээд анх ингээ харахад маш жоохон эвгүй одоо ядуусын орлого багтай гэд. Тэгсэн сүүлд нь би энэ зүүнтэлтэйсэн ихчдэр цай ууж муугаа. Тэгээ орчиндөө тассан байгаа. За уул шугамдаа бол хостлийнхоо зургийг авсан гэж утсан аваагүй байсан мэн гадна талын. Тэгээд ямар ч гэсэн Махабадын сувраг руу 5 минут талхаад очдог гэд. Тэгээд энийг нөө booking дээр би review-г нь уншиж чагаад олсон. Тэгээд энэ болохоор ойрхон мөртлөө гол нь болохоор жоохон гадна талын хэсгүүд нь нэлийн хэцүү одоо жоохон ядуусын хорооллогтой тийм дүүрэг одоо юу гэх юм тийм газар байсан. Тэгээд яг одоо энэ хостлийн хувьд болохоор их цэвэрхэн. Тэгээд би ганцаараа орсон ч гэсэн угаасаа 2 ортой байсан. Тэгээд ер нь айгүй гой цэвэрхэн газар байсан. Тэгээ лифттэй тэгхтэй яг хөө тэгээд нөгөө гадна талд нь жоохон санаа зовж байгаа хүмүүс бол өөр газар буусан зүгээр ах угаасаа монголчуудын очдог тийм газрууд гээд байгаа. Тэгэхээр ламнараас асууж байгаа ч юм уу тий өөр гоё бодолд нь бууж болно. Тэгээ энэ дотроос хаалхаа ингэж амарлаг төгжж мөгжсөн. Тэгээд надад бол энэ таалагдсан. Тэгээд яг хоо гадна тал нь бол ихэндээ жоохон шокны. Гэхдээ зүгээрээ тэг явандаа тасчин. Юу айгүй халуун байсан учраас air condition ажиллаж исэн. Тэгээд айгүй хөрхөн доороос бас ус авч болно, ус зардаг. Ер нь бол laundry ч юм уу хийлгэхэд бол хямдхан юм элэ. Тэгээд хуцаа өгөөд тэгээд буцаад үүдэн дээр ч хувцаж аваад ирнэ.